нийслэлийн иргэдийн хурлын шийдвэрийг гаргахдаа иргэдээс санал хүсэлт иргэдийн оролцоо хилцүүлгүүдийг дутуу хийсэн гэж дүгнээд одоо тэрийгэ дахиж гүйцэе гэж орж ирж байна гэж ингэж ойлгож байгаа. Энэ зөв үү? Нэгдүгээр асуулт. Хоёрдугаарт яг энд хідэн иргэн хідэн тээврийн хэрэгсэл хамрагдаад хэр хэмжээний мөнгө цугласан, тэр нэмэгдэл цугласан мөнгөөр юу хийсэн, үр ашигтай зарцуулсан эсэх. Гуравдугаарт ер нь цаашдаа энэ ингээд татварыг нэмээд энэ татвар нэмсэн одоо мөнгөө үр ашигтай тэр авснаасаа илүү эдийн засгийн өгөөжтэйгээр зарцуулж чадаж байгаа эсэхтэр одоо дүгнэлт гаргасан уу? Энэ талаар бас тодорхой тайлбар хийнэ үү гэсэн юм 3 асуулт байна. Нийслэлийн засаг даргын эдийн засгийн хөгжилд дэд үтс хариуцсан нэгдүгээр олгогч дарга тэгээд даваадлаа. Гишүүний асуултанд хариулъя. За нэгдүгээр асуултан дээр бол бид нар процессын дагуу 2 үе шаттай 2 удаа иргэдээс санал асуулга асуусан. Нэгдүгürt нь болохоор зөвхөн авто замын татвартай холбогдлолтой санал асуулгыг журамд заасны дагуу 2024 оны 10 дугаар сарын 18-нд Улаанбаатар ЦГМ-ээр зарлалыг байрлуулж иргэдийн саналыг авсан. Дараа нь болохоор 2025 оны төсөвтэй уялдуулаад бас эдийн санал ирсэн. За 2 санал ирсэн байж байгаа. За мөн 2025 оны төсөв батлагтай холбогдуулаад 2024 оны 4 сарын 15-наас 6 сарын 15-ны хугацаанд 2 сарын хугацаанд иргэдээс бас татвар нэмэгдэж байгаа болон 2025 оны төсөвтэй холбогдолтой санал асуулга авахд зөв нийт тоогоор 147,342 хүний санал асуулга ирсэн. Мөн 2025 оны 11-р сард 400 гаруй иргэдтэй уулзалтыг зохион байгуулж 2025 оны нийслэлийн төсвийг хилцсэн байж байгаа. За хоёрдугаар асуултан дээр хариулахад нийт энэ жил нийслэлийн авто замын одоо сангийн орлогоор ойролцоогоор 220 тэрбум төгрөг төвлөрөхөөр байж байгаа. Үүнээс нийт 97 төсөл арга хэмжээг хэрэгжүүлэн 100 одоо 4 авто замын байрлалыг шинжилгээр байж байгаа. 30 км-ийн шинэ байрлал 53 байрлал дээр 74 км-ийг 44 байрлал дээр засварлах ажиллагааг бол хийхээр төлөвлөж байгаа. Өнөөдрийн байдлаар бол 134 тэрбум орцсон байж байгаа. Нийслэлийн замын хөгжлийн газрын дарга би Од Баяр. За гишүүний асуултанд хариулъя. Хэр үр ашигтай зарцуулж байна гэд. Тэр би өөрөө яг Калифорни мужид Caltrans гэхээр яг энэ авто замын хөрөнгийн менежментийн системээр засвар шинжилгээ ажлуудыг бол хариуцж 3 жил хариуцж ажиллаж ирсэн. Тэгэхээр яг энэ дээр ингээд одоо судалгаа эхлээд бүх замууд дээрээ судалгаа хийж байгаа. Тэгээ бид нар 2022 онд лазер одоо хэмжигч багажаар зам тээврийн хөгжлийн төвөөс түрээслээд замууд дээрээ судалгаа хийсэн. Замууд дээрээ судалгаа хийгээд үзэхэд нийт авто замын 82.2% нь өөрөө ашиглын шаардлага хангахгүй байна гэдэг тэгш байдлын үзүүлэлтүүдээр нь гаргаж ирж байгаа. Тэгээд тэгш байдлын үзүүлэлтүүдээр нь гаргаж ирэхэд бол 82.2% нь хангахгүй байна. Тэгээ яг тухайн төсөв төртгөөрөө яваад замынхаа хэмжээсүүдээр нь аваад үзэхэд 1231 км авто замын байдлаар ингээд яваад За 38-ны микрофоны сонгоё. 10 жилийн дараа гэхэд манай нийт авто замын бараг 95% нь чанарын шаардлага хангахгүй болно гэж. Тэр бид нар ерөөсөө одоо нийт засвар арчилтын төс төртгөө ингээ хараад зам ингээд анх 2013 онд энэ төсөв зам ажлын төлбөр батлагдахад нийт авто замын урт 400 км байсан. Одоо 1231 км авто замтай болцсон. Төсөв төртгөө нь 51 м квадрат нөхөөс хийхэд 55,000 байсан. Одоо 110,000 төгрөг болцсон. Ингээд үнэ бодсон ч тэр замынхаа уртыг бодсон ч тэр ихсчээд идэг авж байгаа хурааж байгаа мөнгө нь 20 тэрбум төгрөг хэвээрээ байгаа гэх юм бол бид нар нийт авто замынхаа 1.5%-ийг л засаж байгаа. Жил болго яг энэ мөнгөөрөө. Ингэх юм бол бид нар 10 жилийн дараа ихэд дахиад яг л ийм доошо суусан шигдсэн ийм замтал болоод яг чигээр л үлдэх гэсэн. Тэр хөрөнгийн менежментийн систем хэрэгжихийн тулд энэ доктортой яг хідэн төгрөг замын санд орох юм бэ гэдэг нь маш чухал байдаг учраас яг энэ хөрөнгийн менежментийн системийг хэрэгжүүлэхэд бол яг нэг тогтсон дүнгээрээ явах хэрэгтэй. За яг нэг талаас энэ автоврын болон энэ элдв татваруудыг нэмээд менежментээ хийж байгаа бол байх энгийн логик. Нөгөө талаас яг энэ инфляц өсөөд иргэдийн одоо хуу орлого нь багасж байгаа үед энэ татварыг огцом 3 дахин нэмж тэгээд дээрэс нь иргэдлийн бухимдлыг төрүүлээд хилцүүлгүүдийг одоо иргэдэд
дутуу байдалтайгаар ингэж хийгээд ийм шийдвэр гаргаж байгаа нь бол бас энэ Улаанбаатарчуудын хувьд бол маш том стресстэй зүйл болж байна гэж би бол хөвдөө дүгнэж байна. Саяын таны хэлдэг шиг яг энэ авсан татваруудын зарцуулалтын талаар бас та бүтээмж өрөөшгийн талаар нэг тодорхой зүйлийг бол хэлсэнгүй гэж би хөвдөө ойлгож байна. Тийм учраас энэ ажлын хэсгийн гаргаж байгаа дүгнэлтийн дугуй хилцүүлгүүд бүрэн хэсгээр энэ иргэдийн одоо 100 мянган саналаа өгсөн иргэдийн энэ асуудлыг хүндэтгэж үзэж одоо чиглэл буцааж өгөх нь зүйтэй гэж үзэж байна. За энэ зам ашиглалтын төлбөр нэмэгдсэн Улаанбаатар хотод тээврийн хэрэгслийн татвар нэмэгдсэнтэй холбогдуулаад бас төсвийн тухай асуудал яригдчихлаа шиг байна. Зүгээр ер нь бол энэ хэрэглээ хянах хасах гэдэг бол хамгийн сүүлийн шат штэ. Сүүлийн 5 жилд манай Монгол улсын төсөв 2.4 дахин нэмэгдсэн. Өнөөдөр бид нэр боловсруулаад гаргаж байгаа нэмүү өртөг үйлдвэрлэлд гаргаж орлого олж чадахгүй байгаа. Нийслэлийн маань төсөв 33-аас 46% сүүлийн 2 жил нэмэгдсэн. Тэгээ энэ зам тээврийн болон ашиглалтын энэ зардлуудаа 3-аас 4 дахин нэмэгдэж идэг. Ер нь яг энэ том зургаар нь харах юм бол манай Монгол улсын төсвийн орлого асрыг өсөж байгаа. Эргээд Монгол улсад одоо үлдэх эсвэл Монгол улс өөрөө ашигтай юм хийх иргэдийн ахуй амьдрал дээшлэх юм ерөөсөө бий болохгүй байгаа. Тэгэхээр бид нар том зургаараа энэ улсын төсвийг зүгээр шууд урсгал зардал болгоод тухайн жилд нь гаргах чад байгаа. Тэгээ одоо хэдүүлээ буцаагаад иргэдийнхээ хэрэглээг хасах замаар одоо энэ асуудлыг шийдъя гэж байгаа бол энэ эдийн засгийн арга биш ээ. Бид нар энэ татврын ялангуяа энэ хэрэглээний татврын тайлангуудыг нэг бүрчлэн олон нийтэд ил болгох хэрэгтэй. Одоо энэ зам ашиглалтын татвараар юу хийсэ? Нөөтөр юу хийсэ? Ялангуяа энэ сүүлийн хэдэн жилүүдэд өсөж байгаа юм шудраг, ил тод нээлттэй байж иж иргэдийн бухимдал, гомдол тайлна. Тэгэхгүйгээр одоо бид нар татврыг нэмээд энэний чинь өнгөөр чинь зам засч ийнэ гэдэг ийм байдлаар ингээд яриад яваад байх юм бол эн чинь цаашаа шийдэгдэхгүй. Одоо манай Монгол улс чинь өнгөрсөн 2025 онд хамгийн том төсвөө баталсан шүү дээ. Нийслэлийн төсөв бол 25 онд бүр 46% өссөн шүү дээ. Тэгээ эргээд одоо бид нар бүтээлтэй, үр бүтээлтэй эргээд эдийн засгийн өгөөж өгөх юм хийхгүй учраас тэр төсөв нь урсгал зардал зарцуулсан зардал нь дахиад зардал нэхэд байгаа. Тэгээ энийг бол дандаа татрын аргаар шийднэ гэвэл бас болохгүй. Ийм учраас бид нар тэр хэрэглэн суурилсан татрын зарчмуудыг бол энэ төсвийн байнгын хороонд орж цаашдаа бас ярих ёстой байна. Үнэхээр хэрэглэн суурилсан татрын асуудал үүж татврын нэр төрөл болгоноороо тайлан гаргаж олон нийтэд тайлагнадаг энэ зарчим дээр суурилж иж энэ шудраг байна уу, ил тод байна уу гэдэг дээр суурилж иж энэ татврын нэмэгдэх асуудлуудыг бид нар бас ярих ёстой. Тэгэхгүйгээр энэ татврын зарцуулалт нь өөрөө тодорхойгүй, олон нийтэд санал аваагүй, хэрэглээ зарцуулалт нь үр дүнгүй байж байгаа энэ тохиолдолд бол татвар нэмнэ гэдэг бол юм иргэдийн бухимдлыг төрүүлдэг ийм л зүйл байж байгаа. Түрүүн бас тэр томоохон хэрэглээнүүдийг таны машиныг хасъя, элдв 7 одоо хэрэглээний татвар нэмэ гэж. Монгол улсад одоо бүх төрлийн татвар дээд хэмжээндээ тулцсан шүү. Энээс дээш одоо төлөх одоо чадамж энэ иргэд аж ахуйн нэгжүүдэд байхгүй. Яг энэ тохиолдолд одоо бид нар энэ өсөж байгаа төсвөө үр ашигтай болгож хувиргах тэр бодлого хийхгүй бол яг өнөөдрийн энэ байж байгаа байдлаар урсгал зардлаа ингэж яваад байх юм бол Монгол улс иргэдний ядуурж аж ахуйн нэгжүүдийн татварт одоо татврын дарамтанд орж улс маань өөрөө ингэж баяжж байгаад одоо нэгэн экспортод буурахтал одоо бид нар баахан үр төлбөрт орох ийм эрсдэлтэй болчиход байгаа. Тийм учраас нийслэлийн иргэдийн урлагийн гаргасан энэ шийдвэрээ өөрсдөө эргэж харах шаардлагатай. Энэ дээр бол их хурл хуулийн дагуу бол ямар нэгэн дүгнэлт зөвлөмжл одоо өгнөхөөс биш ямар нэгэн шийдвэр гаргах боломжгүй. Энэ татваруудыг ил тод байлгах, энэ татваруудын нээлттэй байдлыг иргэдээр хилцүүлдэг байх дараа нь их хурл ялангуяа төсвийн банкны хороо бол энэ дээр томоохон бодлогоодыг авч хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзэж байна.